Үзэгчдээ гэрэл нэвтрүүлэг өнөөдөр та бүхэнд 2 дахь дугаараа үргэлжлүүлэх хүргэж байна. Бид өмнөх дугаараар ариун сүнсний хүч чадал гэсэн сэдвээр ярилцаад завсралсан байгаа. Тэгээд ариун сүнс гэж юу вэ? Ариун сүнс гэж хин юм бэ? Тэгээд хувь хүн бүр ариун сүнстэй хэрхэн харилцах боломжтой юм бэ гэдэг талаар манай зочин та бүхэнд танилцуулсныг та бүхэн санаж байгаа. Тэгээд ингээд ярилцлага үргэлжлүүлье. Тэгээд ариун сүнсний талаарх маш олон ойлголтууд энэ талаар бас үзэгчдэд тайлбарлаж өгч байгаад баярлалаа. Тэгээд бас үргэлжлүүлээд нэг зүйл сонирхмоор байгаа нь ариун сүнс одоо хүнд байна, байхгүй байна, итгэх юм бол орж ирнэ гэж яриад байна. Гэтэл энд яг хэмжээ дамжаа одоо жишээлбэл хүнд ямар хэмжээгээр орших вэ? Хэмжих боломжтой. Is there differences? How do you receive the Holy Spirit? Is there infilling of the Holy Spirit and just having are there measures of that? Oh yes. There is a measure. There's also a very good question. За бас нэг сайн асуулт асуулаа надаас. In the Bible, it says God loves empty vessel, empty. Тэр Библиэлд юу гэж ütсэн байдаг гэхээр Бурхан өөрийнх нь төлөө өөрийгөө хоосолсон самд үнэхээр дуртай байдаг гэж ütсэн байдаг. And when God looks at us, Бурхан дээр бидний ингээд олж харахтаа бидний зүрх сэтгэлийг олж харахтаа. And God always wants to work in partnership with people. Бурхан юу хүсдэг вэ гэхээр хүмүүстэй хамтарч ажиллахыг үргэлж хүсэж байдаг. Not because he really needs us, because he could do everything without us. Тэгээ Бурхан мэдээч хэрэг ямар ч хүнийг оролцоогүйгээр өөрөө ажиллах бүрэн хүч чадалтай. Гэхдээ өөрөөр сонголт хийдэг. But simply because he loves us, he wants us to get involved in what he is doing. Гэхдээ Бурхан хүмүүс биднэрт үнэхээр хайртай учраас өөрийнх нь хийж байгаа ажилд өөрийнх нь бүтээсэн хүмүүс оролцоосоо гэж хүсдэг. So he wants to receive us as his children. Тийм учраас Бурхан биднийг өөрийнхөө хүүхдүүдийг хэмээн хүлээж авахыг хүсдэг. So he wants us to come to him and say, Father, I love you. Тэгээд хамгийн анх Бурхан эцэгтэр хүн ирж байхдаа те би танд хайртай, би таныг одоо амьдралдаа хүлээн авч байна гэсэн шийдвэр гаргана. And then he wants to fill us with his love and with his power. За яг тэр мөчөд болохоор Бурхан юу хүсдэг вэ гэхээр таныг өөрийнхөө хүч чадал болон хайраар дүүргэхийг хүсдэг. He wants to just give us as much as possible because he loves us. Тэгээд Бурхан эцэг болохоор өөрийнхөө хүүхдүүдэд маш хайртай байдаг учраас түүнд байл болох олон зүйлсийг өгөхийг хүсдэг гэсэн. If you don't know the Holy Spirit, we just try really hard with our own strength. Харин ариун сүнсийг байгаа гэдгийг таньж мдээгүй ойлгоогүй хүмүүсийн хувьд болохоор өөрийнхөө хүчээр маш их юм хийх гэж зүтгэж болно. As you know and as I know, life is hard. That's just fact. Бүгдээрээ мэдчихэж байгаа те амьдрал гэдэг бол хэцүү зүйл байдаг. Энэ бол одоо хэний ч үгүйсхийн аргагүй баримт. So just imagine I struggle so hard. It's my own power, you know. I have this much power. За тэгэхээр ерөнхийдөө бол би өөрийнхөө хүчээр тэмцэлдэж байхад миний хүчнийг энэ аягны энэ хаваар явж байгаа цааны хэмжээтэй адилхан гэж бодъё. Bible says we are vessel. So just imagine it's you. За тэгэхээр ерөнхийдөө бол Библиэлд хүний зүрх сэтгэлийг маш олоодаа юм савтаа зөөрлсөн байдаг. Хэдүүлээ энэ аягыг өөрийгөө гэж бодъё. And inside of you, emotionally and spiritually and physically, you can contain a power energy. За тэгэхээр ерөнхийдөө хүнийхэн дотор бол зүрх сэтгэлдэнс тэгээ бас сүнсэнд нь яг л нэг сав байж идэг гэсэн үг. So if you don't have Holy Spirit in your life, what you do is you struggle with own strength. Тэр үед болохоор таны тэр савчнд Бурхны ариун сүнсний хүч чадар одоо энерги гэж хүмүүс ирч хүчээр дүүрэг байх юм бол та өөрийнхөө л ирч хүчээр тэмцэлдээд байна гэсэн. It's like you have oil, it's your own one, and you try really hard. За тэгэхээр таны багахан тас шатхуу байгаад байгаа. Тэнд жоохон үлдсэн юмараа тастай хаазаа татчихвал зүтгээд байгаа гэсэн. But just like Mongolians, there are strong people. They can achieve a lot without God too. За тэгэхээр ерөнхийдөө бол монголчуудыг хараад ахлаар маш хүчрэх хүмүүс бурхангууд нэлээ их явах юм шиг байгаа. Just imagine also. A good example would be actually your car. За одоо жишээлбэл хамгийн сайн жишээ бол машинаар харьцуулж хийж болох байна. A car has a motor and it needs oil. За тэгэхээр машин болгон заавал тос шаардлагатай байдаг. And you have this normal oil. За тэгээд энгийн нэг тос хийчлээ. But what God wants to do is give us a super oil. Бурхны тэр ариун сүнсний хүч чадал гэдэг нь Бурхан биднэрт зүгээр ч нэг тос биш, бүр супер тосыг өгөх гээд байгаатай адилхан. Better quality. Ерөнхийдөө тасны чанарантай өвөл мөвөл ямар ч үед машиныг маш сайн ажилуулж яадаг чанартай тос гэсэн. Last stronger. Тэ хамаагүй илүү их удаан ажиллах хүч чадалтай. So upgrade of this power you already have in you. За өөрөөр хэлбэл таны дотор байгаа тэр хүч чадлыг хэд дахин нэмэгдүүлнэ л гэсэн. So what he wants to do is oil change, you know, he wants to change the oil totally. Машинаар зөөрөлж хэлэх юм бол Бурхан таны машины тосыг чинь цоо шин тосоор солих гээд байна л гэсэн.
That's why God says, I'm looking for empty vessel. За тийм ч учраас бурхан үргэлжлээ би хоосон савуудыг хайж байна гэж хэлдэг. I don't need clever people. Тэгээ надад болохоор тэ өөрийнхөө одоо барьж чадалд эрдцсэн юм уу тийм хүмүүс надад God хэрэггүй. doesn't need people who have lots of qualifications. Тэгээ өөрийнхөө ухаан мэдлэгээр бартцсан хүмүүст бурхан ашиглах боломжгүй. God does not need tall people Тэгээ бурханд тэ ашиглахын тулд заавал өндөр сайхан хүн зүсцэрээтэй халбгүй. or beautiful people. Тэгээ эсвэл одоо үзэсгэлэнтэй сайхан ч You гэдэг can юм. just come as you are. Харин бурханд ямар хүмүүс хэрэгтэй вэ? Яг байгаагаараа түүний өмнө ирж байгаа хүмүүс. In whatever condition you can come, whatever, no matter how broken, how weak, you can come to Him. Тэр хүн өөрөө дотроо ямар сул дорой байсан хамаагүй бурхан дээр ирж л байгаа юм чухал. So what God wants you to do is empty out what you have. Тэр бурхан биднэрт байгаа тэр үлдэгдэл олон зүйлсүүдийг бүгднийг авч гаргахыг хүсдэг. The power, the oil you had, actually it's not too bad. Тэр магадгүй та өөрөө ч гэсэн нэлийн чадaltaй хүн байсан байж бол нэлийн хугацаанд та зүтгээд явж исэн. Энэ бол буруу зүйл биш. But there is something better. Гэхдээ тэрнээс хавьгүй илүү дээр юм байгаад байна л So гэсэн. would you just pour that out? Тэгэхээр хуучин тосоо бид нэр орхиод So that's what it means to be empty vessel. за бурхны өмнө өөрийгөө хоослоно гэдэг нь иймэрхүү учиртай. Гэрэлт амьд яриа. Not only rely on your own power, but you want upgrade. Тэгээ энэ үед хүн яаж явах вэ? Өөрийнхөө чадалд эрдэж найдаад байх биш, харин бурхны хүч чадлыг өөрөөсөө дүүргэн авч яана л гэсэн. So if you empty out and you make a full space, За тэгэхээр ерөнхийдөө өөрийнхөө чадалд найдаад байсан тэр бүх зүйлээ орхиод өөрийнхөө савыг ингээд бүрэн хоослох юм бол бурхны өмнө. and come before God and say, "Oh, maybe Lord, I need some more power, Та тэ ертөнцийн эзний өмнө ирээд надад илүү их хүч чадал хэрэгтэй байна гэж хэлэхэд more wisdom." тэ илүү их мэрэгэн ухаан надад хэрэгтэй. That's when He starts pouring out. Яг таны тэр хүсэл байж явах үед бурхан өөрийнхөө ариун сүсийг өгч эхэлдэг. Одоо хүч чадлаа. At the beginning, He will give you this little bit. Магадгүй эхэндээ бол танд нэг жоохон өгсөн баг. And He will watch you and look what you're going to do with that Яг power. тэр өгсөн хүч чадлыг та хэрхэн ашиглаж гинэ гэдгийг бурхан харна. Can you handle the power? Тэр өгсөн хүч чадалдаа та ашиглаж чадчихэв, зөв хандж гинэ. Because as you know, if you have power, it means you have also responsibility. Ягаад гэвэл хүнд хүч чадал ирэхлээр заавал хажууг нь хариуцлага дагж идэг. So God gave you this much power. What did you do with it? За тэгэхээр бурхан танд нэг тийм жаахан хүчийг өгсөн. Тэр хүчийг нь та ашигласан уу үгүй юу? Юу хийсэн бэ Did түүгээр? you try to be a better person? Тэ магадгүй түүний хүч чадлаар та зан чанараа янзаад илүү дээр хүн болж амьдрахыг хичээсэн үү? Did you act upon kindness? Тэгээ сайхан сэтгэлийг гаргаж бусдад гараа сунгаж ийн үгүй юу? And so on. And then if you use it wisely, За тэгээ та өөртөө өгдсөн юмыг ухаалгаар ашиглаад авах юм бол and the best thing is you use up for every other people. Use up the power. таны хийж бол хамгийн сайн зүйл бол бурхны өгсөн энэ чадлыг аль болохоор бусад хүмүүст бүр дуустан шавхаад өгөх хэрэгтэй гэсэн. Not only me, for me. Зөвхөн өөртөө зориулаад авахгүй байна шүү дээ. But you, I want to do something for you. How can I help you? Бусдад бас бид нэр зориулж чинь нөгөөмрөөр өгж чинь. How can I be a blessing for God? Тэгээ бурхны төлөө би одоо бусдад хэрхэн ивэл ирүүл болох вэ гэсэн үг. How can I be a blessing for my church? Тэгээ сүмдээ би хэрхэн ивэл ирүүл болох вэ? How can I be a blessing for Mongolia? Тэгээ Монгол улсынхаа хувьд тэ би яаж хэрхэн ивэл ирүүл Then you болох вэ? will use up the power just like you use up the oil. За ерөөсөө л машины тос ашигладаг шиг тэр өгсөн хүч чадлыг та ашиглаад дуусна. And when God looks at you and you have used it up wisely, За тэгээ бурхан таныг харахад та өгсөн юмыг сайнаар ашиглаж чадах юм бол you come before Him again, you дахиад pray. бурханы өмнө очлоо, залбирлаа, түүний өмнө He суулаа. will give you a little bit more. Бурхан танд өшөө илүү нэмэгдүүлээд өгдөг. You've done it well, Бас тэрийг сайн He will give you ашиглажлаа. a little bit more. Өшөө нэмэгдүүлээд өгнө. And you go to the next level and you are able to even sacrifice some things for God. За тэгээд та бүр дараагийн төвшөнд гарч ирдэг. Магадгүй бурхны төлөө та те өөртөө үнэтэй байсан зүйлийг золиослж эхэлнэ. You go deeper in your spirit. Энэ тохиолдолд та үнэхээр сүнсний амьдрал чинь гүнзгийрч эхэлдэг. Бурхантай харилцаач нь You эхэлдэг. do more for God. Тэгээд бурхны төлөө илүү их хийх хүч чадалтай болно. You read more Bible. You get wiser. Мэдээч хэрэг бурхны үгэнд та илүү их цаг өнгөрөөж байгаа. Мэрэгэн ухаанаар өсөж And байгаа. more than anything else, yes, this is important. You worship the Lord. You praise Him. За тэгэхээр бүхнээс илүү чухал болохоор та бурхантай цаг өнгөрөөж түүнийг магтаж гин гэсэн. Pray. Залбирах хэрэгтэй. Then it will go up. Тэгэхээр нөгөөний хүч чадал маань нэмэгдээд байна гэсэн. So in the Bible, Psalm 23 says, "My cup will overflow." Дуулал номон дээр ингэж хэлсэн байдаг. Миний аяга бялхах болно гэж So хэлсэн байдаг. if you do that process constantly, Тэгэхээр та бурхнаас авсан энэ зүйлээ тогтмол ашиглаад энэ үйл явцаар ингээд тогтмол явж явах үед just imagine you have clean living water of the Holy Spirit эхлээд full. You've already full. хэрэгтэй гэхээр ариун сүнсний усыг та ингээд бүр дүүрэн дотроо авсан юм шигээр төсөөлөх хэрэгтэй. But you keep on operating in God's principle.
principle. Тэр усыг тэ бид нар яг бурхны хэлсэн үгийнхэн дагуу зарчмынхын дагуу ашиглаж явах хэрэгтэй. God will give you more power, more power, more love, more power. Дээрээс чи асгаж идэг гэсэн. It's overflowing, overflowing, always overflowing. Бэлхаад бүр дээрээс нь асгардаг болно. Like a fountain. Яг л нөгөө нэг усан ориглов So шиг. you never get really tired. Тэгэхээр тэр үед та бүр ядаргаач мэдхээ болно гэсэн. Like I do, for example, I preach. Миний хувьд болохоор яг одоо амьдрал маань юу гэхээр би олон газруудаар явбал бурхны үг номлол явдаг. I travel some more, travel, Маш их аялж нэг газраас нөгөө газар руу нисэл явах юм. And people want pray. За тэгээд олон хүмүүсийн төлөө залбирдаг тийм ээ. So how can I do it? Гэтэ би энийг яагаад хийж чадаад байгаа юм бэ? Where is the power coming from? Тэр бүхний хийх хүч чадал хаанаас гарч ирж байна вэ? Hang on, it's not from me. Энэ бол үнэхээр ганцхан надаас биш. It is possible because the power comes always with overflow. Яагаад гэвэл нөө дээрээс ирж байгаа хүч чадал маань дахиад асгараад өгөгдөд байгаа учраас юм гараад байна гэсэн. So if you're not only full, but it's constantly flowing in your life. За тийм учраас бид нар зөвхөн энэ аяга дүүрэхээс гадна нөгөөдгөө байнга амьдралаасаа урсгаж бусдад өгж явах юм бол That's when you start ministering to people. хүмүүст үйлчилж эхлэх үед Sometimes just being who you are. заримдаа та зүгээр л өөрөөрөө байж хахад Have you noticed there are sort of people who walk through the door? заримдаа та ийм юм ажиллаж ирсэн зарим хүмүүс зүгээр л хаалгаар ороод ирдэг. And people feel the difference. Atmosphere Тэрийг change. ороод ирэнгүүт шууд өөр болдог. It's like light goes on. За ямар ч гэсэн тэр хүнийг ороод ирэнгүүт чи даассан юм шиг болдог. Sometimes someone walks through the door and people go, wow. Тэгээ заримдаа нэг хүнийг хаалгаар ороод хүмүүс бүгдээрээ тэр хүнийг ангаагаад хардаг те. That is the Holy Spirit. Энд юу болоод л нөгөө бурхны ариун сүнсний хүч чадлаар дүүрцэн нөхөр орж ирж There байгаа. is sort of status where the Holy Spirit is Тэр overflowing. дотор байгаа хүч чадалтай гадагшаага хальж урсаад байгаа учраас. You have this joy and you have this love. Таны дотор тэ нөгөө баяр хөөр бурхны хайр бэлхаад байна. You cannot hide. People will see Тэр it. сүултээ ялаар нуух ямарч боломжгүй болдог. And people want to have what you have. Тэгэн гут хүмүүс өөрөө ирэхгүй те чи ер нь яа над дотор байгаа юм чи би ч гэсэн аавь чи ямар учиртай юм бэ сонирхож эхэлдэг. And people say, come to you and say, hey sister, Өөрөө ирэхгүй хүмүүс тань дээр хөө идүүн бэ ихч мэн ч гэдэг юм. why do you look so beautiful all the Чи ер time? нь дандаа л нэг гэрэлтэй биш чи нөхөр минь ер нь яачаад байна. Hey, you told me you have some problems in your life. За чи тэгэд бас амьдралдаа нэг хэдэн асуудалтай гэж ярьж исэн. How can it be that you're still so smiling beautifully? За гэхдээ тийм олон асуудал үзэж байгаа юм байж өнөөдөр чи яаж энэ бүхний дундор юм баяр хөөртэй гарч ийн вэ? How can it be that you still pray for others and help others? Тэгээ яагаад чи өөрөө ч гэсэн хэцүү хэрнээ бусдын төлөө ингээл залбираал туслаад явж идэв. What is the secret? Тэ гол нууц чи юунд вэ? My high level of the Holy Spirit. Ерөөсөө л ариун сүнсээр дүүрэн байх. Гэрэлт амьд яриа. Үнэхээр амархан чимшээ сонсогдож байлаа. Гэхдээ би бас Yes, it's simple. зочноос асуумаар байхгүй. За тэгвэл бүр гүнзгийрүүлээд асуухад тэгвэл юм одоо жишээлбэл өндөр төвшөнд байна гэдэг чинь өндөр төвшөнд байрлахын тулд одоо хувь хүнийхээ үүднээс тэгвэл ямар төлөвлөгөөтэй өгөөч юм уу те залбирдаг вэ одоо магадгүй өдөржин шүнжин библ уншиж гэнэ үү эсвэл залбирч гэнэ хэдэн удаа залбирч гэнэ ч юм уу те How many times you have to pray or хувь хүний бас What өөр is your own effort really to receive the more of the Holy Spirit basically? My own effort is, of course, I try to pray as much as I can. За мэдээч хэрэг би боломжийнхаа хэрээр залбирах боломж гарах болгон залбирахыг хүсдэг. And I try to worship and sing songs as much as I can. Тэгээ бурхантай бас боломж олдох болгондоо түүнийг магтаал те хүндлэхийг хүсдэг. And I try to read the Bible as much as I can. За мэдээч хэрэг Библийг ч гэсэн боломжийнхаа хэрээр уншина. Well, when I say as much as I can, that level is so different from person to person. За тэгэхээр аль болох чадхынхаа хэрээр гэдэг чинь хүн болгоны хувьд янз бүр. Зарим хүнийх нь маш их цаг, зарим хүнийх нь бага цаг байж болно. For example, I heard that Pastor Yonggi-jo prays 6 hours a day. За Wow. жишээлбэл Йонгичо пастрыг бол өдөрт би 6 цаг залбирдаг гэж сонссон Some юм байна. people pray 8 hours a day. Зарим хүмүүс өдөрт зөв 8 цаг залбирчдаг гэсэн. But some people feel really tired, really sleepy Харин after зарим 20 хүмүүсийн minutes. болохоор ерөөсөө 20 минут залбирал бараг нойр нөрөөд эхэлдэг ч хүмүүс So байна. I think you do your best. Тэгэхээр би бол ингэж харьцуулах боломжгүй те тэр хүний хувьд зүрх сэтгэл нь үнэхээр бурхан руу тэмүүлж байгаа нь чухал гэж бодож байна. But I can suggest 3 things. There are 3 secrets that you За can. гэхдээ үнэхээр ариун сүнсээр дүүрэн байхын тулд би үндсэн 3 зүйлийг хэлж болохын төлхөөрэй. In Philippians 3, the Apostle Paul said, I want to know him. I want to know him.
За Филиппо номын 3 дугаар бүлэгт Илч Паул юу ч хэлсэн бэ лээ. Би Бурхныг үнэхээр их таньж мэдэхийг хүсэж байна. Энэ хүслээр би шатаж байна гэж хэлсэн байдаг. He always desired to know better, know more about God. Тэгэхээр Паулын хувьд болохоор түүний бүр тогтмол байнгын хүсэл нь Бурхныг улам илүү их таних юмсан. Тэр хүслээр бүр үргэлж жолооддаг байсан гэсэн үг. That is the number one secret. За энэ бол миний бодлоор нэгдэх нууц нь. Because for example, if you had a friend, За жишээлбэл танд нэг найз байлаа гэж үү. your Holy Spirit, За for example, тэр найз ч одоо та ариун сүнс гэж бодчих. and you don't know me well, За эхлээд болохоор та намайг нэг сайн таньдаггүй байсан. And would you give things away to the person За whom нэг you don't really know? таньдаггүй хүндээ хүн нэг их юм өгөөд ах үгүй юу? So it's really important that you eager desire to know Him better. За тийм учраас нэгдэх түлхүүр юу вэ гэхээр та Бурхны ариун сүнсийг үнэхээр таньж мэдих чин сэтгэлийн хүсэл байх. Дотносох нь чухал гэсэн. So you have to know who God is. Тэр Бурхан гэж хинбэ гэдгийг та таньж мэдэх хэрэгтэй So гэсэн. even if you think you know Him well, За тэгээ заримдаа бид нар би ер нь Бурхныг гайгүй мэднэ гэж боддог. the Bible also says grow in the knowledge of God. Библиэд Grow. юу гэж хэлсэн байдаг вэ? Бурхны тухай мэдлэгээр өсгцэн байдаг. It means don't just be satisfied about the fact that you know a little bit about God. Өөрөөр хэлбэл Бурхны тухай жоохон мэдэж авчаад тэрэндээ ханаад цадчихна гэсэн үг биш. Because the truth is that your whole lifetime would be never enough to get to know Him Ягаад гэвэл бидний бүхэл бүтэн амьдрал Бурхныг таньж мэдгэд хангалттай. because He has no end. Ягаад бол Бурханд угаасаа эцэс төгсгөл хязгаар гэж үгүй. It's like onion. За ерөөсөө нөгөө сонгонтой зөөрлөө л да. You peel one. Сонгоны гаднах хальсыг задлаа. There is another layer. Дахиад нэг хальс. There's another layer. Дахиад нэг хальс. There's another layer. Дахиад нэг хальс. There's another layer. Дахиад нэг хальс. So imagine that. There is endless. You can open. За тэгэхээр Бурхныг бид нар таньж мэдэхдээ үргэлж шин зүйлс рүү нэвтэрч орж байгаатай адилхан. There is, for example, even for me, there is always something new I get to know about God. No, I can know Him better. Тэгэхээр би өөрийнхөө амьдралаас ч гэсэн хараад хахад би Бурхны талаар үргэлж нэг шин зүйлүүдийг сурч идэг. Ерөөсөө энэ аялал маань дуусахгүй юм шиг санагддаг. Know that He is a loving Father. He has made you. Тэгэхээр Бурхан бол намайг үнэхээр хайрладаг аав юм байна. Тэр намайг бүтээсэн юм байна гэдгийг мэднэ гэдэг чинь өөрөө He has provided you with good things. тэр Бурхан эцэг биднэрт хэрэгтэй бүх зүйлсээр амьдралыг минь хангаж өгсөн байдаг. And He didn't mind giving away His Son. Тэгээ тэр байтугай Бурхан өөрийнхөө хүүг бидний төлөө амийн золихоос буцааг байна. Гэрэлт амьд яриа. Let His Son die Тэгээ өөрийнхөө хүүг бидний төлөө насаруулсан гэсэн үг. so that you can have an eternal life. Яах гэж энэ бүх золиосыг гаргасан бэхлээр таныг мөнхийн амьтаа болгох юм. Know Him as loving Father. За тийм учраас бид нар нэгдүгээр Бурханыг үнэхээр намайг хайрлсан эцэг юм байна гэдгийг мэддэг. When I say you have to know Him, I'm not saying that you know about Him. Тэгэхээр зүгээр л Бурханы тухай нэг тийм юм хийсэн юм байна гэд мэдээлэл авах биш. Because there is difference between knowing about God, yeah, He is the one who made the universe. За яагаад гэвэл угаасаа мэдлэг чи хоёр төвшний хаваад. Хин нэгний тухай мэдэх. Жишээл Бурхан мэдлөө нэг тийм юм хийж өгсөн юм байна, ийм юм байдгийн байна гэд мэдэх нэг өөр. Or know Him as intimate. Харин бүр түүнтэй танилцаад миний аав муу юм байна гэдгийг амьдралдаа мэдрээд ухаарах гэдэг бас нэг өөр. Know Him as a relationship. Тэ түүнтэй харилцаатай болно гэдэг чинь шал өөр төвшин. So there is big difference. Тэгэхээр энэ хоёрын хооронд бас ялгаа байгаа гэж. There is Bible scripture where in Matthew where Jesus asked his disciple Paul. За тэгээд бас Библиэлд Матай номон дээр Есүс Peter. өөрийнх нь дагалдагч Петрээс асуусан нэг асуулт. So he asked a strange question. Нэг сонин асуулт асуудаг өөрийнх нь He said, дагалдагчаас. Peter, Петрэ, who do people say I am? What do they talk about me? хүмүүс намайг ер нь юу гэж ярьж ийн вэ? Есүс намайг хүмүүс юу гэж ийн вэ гэж асуудаг. Who do they think I am? Тэр хүмүүсийн нүдэнд би хин юм шиг харагдаад байна гэж асуудаг. Why did Jesus ask that question? Есүс яагаад ийм асуулт асуусан юм болоо? Did he want to know how popular he was? Есүс ингэснээр тэ өөрийгөө айгүй олонний дунд алдарч чинь үгүй гэдгийг шалгасан үгүй л үгүй. Because actually he knew altogether what people were thinking Яагаад about гэвэл him. Есүсийн хувьд угаасаа хүмүүсийн оюун санаанд юу байгааг маш сайн мэддэг байсан. Some people received him as Messiah. За зарим хүмүүс Есүсийг үнэхээр аврагч эзэн гэж харж байсан. Some people hated him, wanted to kill him. За зарим хүмүүс болохоор Есүсийг хараад үнэхээр игдүүцдэг, алахыг хүсдэг байсан. And he knew all about it, but why did he ask this strange Гэхдээ энэ question? бүх зүйлийг Есүс сайн мэдчихсэн юм. Яагаад тийм сонио асуулт асуусан бэ? He asked the question so that he can ask the second question, which was Яагаад more энийг important. асуусан бэ гэхээр хоёр дахь чухал асуултыг тавихын тулд. So then Jesus asked, Peter, now, who am I for you? Who do you think I am? Хоёр дахь чухал асуулт нь юу байсан бэ гэхээр нөгөө дагалдагч Петрээс харин Петр чи намайг хэн гэж бодож байна вэ гэж асуув. That means who would you say I am for you? Өөрөөр хэлбэл
чиний хувьд би яг хэн чинь болчиход байна вэ гэдгийг асууж байгаа гэсэн. So the reason why he asked two questions is that he wanted to show the difference between knowing about him and really know him intimately. Есүс яагаад ийм хоёр асуултыг асуусан бэ гэхээр өөрийнх нь тухай мэдлэгтэй байх нэг өөр, харин өөрийг нь үнэхээр таньж мэднэ гэдэг нь бол өөр юм а гэдгийг өөрийнх нь тэр ойр дотны дагалдагчд харуулсан байна. So he checked on a level of his knowledge. How does he know me? За тэгэхээр энэ дагалдагч маань намайг үнэхээр таньж мэддэггүй юу гэдгийг шалгаж исэн байна гэсэн. And then Peter passed the test. Peter says, "You are the son of the living God." Харин Петр маань шалгалтанд тэнцдэг. Та бол амьд бурхны хүү юм а гэж хариулдаг. And Jesus was so pleased. Тэгээ Есүс энэ хариултыг сонсоод маш их таалдаг. And he said, "This information you didn't get on your own. This revelation is the Spirit of my Father who has revealed to you." Тэгээ тэр үед Есүс Петрт юу гэж хэлдэг вэ гэхээр энэ мэдлийг чи өөрийнхөө ухаанаар олж аваагүй, харин бурхан эцэг минь чамд нээж өгсөн юм а гэж хэлдэг. So Jesus checked whether Peter knows him through personal revelation. За тийм учраас яг ингэж асуухтаа Есүс Петрийг өөрийг нь үнэхээр ингэж ховчилж таньж мэдсэн байна уугүй юу гэдгийг As relationship. Тэ өөртөө нь ойр дотн болж чадчихгүй юу гэдгийг харж байсан. And that was the conversation. За тэгэхээр хамгийн гол яриа маань энэ дээр But байсан. what happened next? За тэгэхээр иймэрхүү яриа өрнүүлж исэн хоёр маань дараа нь болохоор шал өөр яриа өрнүүлдэг. Jesus says this to Peter. Есүс Петрт ингэж хэлдэг. Peter, I will give you the key Петр би чамд нэг түлхүүрийг өгнө. to my kingdom. Би өөрийнхөө хаанчлалд орох түлхүүрийг чамд өгнө The гэж key хэлдэг. represents the power and authority. За түлхүүр гэдэг бол дандаа хүч чадал, эрх мэдлийг төлөөлдөг. Whatever you bind will be bound in heaven. Тэгээ юу ч хэлсэн бэлээ Петр чи дэлхий дээр юг холбоно тэр бүхэн нь тэнгэрт холбогдох болно гэж хэлдэг. Also on the earth. За тэгээ дэлхий дээр холбосон зүйл чинь тэнгэрт холбогдно гэж хэлдэг. Whatever you will lose on Чиний this earth. чөлөөсөн болгон чинь тэнгэрт бас чөлөөлөгдөх болно гэж And хэлдэг. I will make you strong like rock, and upon you I will build my church. Тэгэд юу ч хэлсэн бэлээ би чамайг те үнэхээр үндэс чулуу мэд хүчрэхэг болгоно. Үүн дээр би өөрийнхөө сүмийг босгоно гэж хэлдэг. Wow, it's powerful, isn't it? За тэгэхээр ийм үгийг сонсно гэдэг бол одоо гайхалтай маш хүчтэй үг хэлж So байна. if I summarize that point, knowing God, За тэгэхээр ер нь бурхныг таньж мэдэх гэдэг зүйлийг би дүгнэж хэлэх юм бол it's like this. яг иймтэй адилхан. Holy Spirit is very, very precious to God. Тэр ариун сүнс бол ертөнцөөсөнд маш нандин үнцэнтэй зүйл. It's very, very precious source of power. Тэгэхээр бурхны маш агуу хүч чадлын төлөөлөл гэсэн үг ариун It's a сүнс. lot more than $1 million. За ариун сүнс болохоор хэдэн сая доллартай зүйрлэшгүй агуу хүч. So if you were God, for За, example, хэрвээ чи өөрөө бурхан байсан бол would you just give away $1 million to anyone on the street? тэ хин ч хамаагүй дайралтсан хүнд бид нар хэдэн мянган доллар юм хамгийн үнэтэй зүйлээ өгөх үү? Would you give away what is so precious to you just like anyone Өөрт else? чинь одоо маш нандин санагддаг зүйлийг хин таарлцсанд нь бид нар цулаад шууд No, you өгч үү? didn't. Би хин ч тийхгүй. You would only give the $1 million if you know that person can use it wisely. За сая доллар байлаа гэхэд ч бид нар үнэхээр тэр мөнгийг одоо хэргийг гаргах хүндэл бид нар өгдөг. And you'd give it to your good friend whom you love. don't Ямар ч you? байсан тэ өөрийнхөө маш хайртай ойр дотны найз нөхдөд бид нар өгдөг. So, me and you have to make sure that we know God well За through тийм учраас relationship. бид нар бурхныг өөрөөтэй бурхантай харилцаж таньж мэдэх хэрэгтэй. Then He will give you power Тэгсэн тохиолдолд бурхан танд хэрэгтэй хүчийг чинь өгөөд л. to lock the door and open the door. Тэ таны урд юу саад болоод байгаа тэр хаалгуудыг нээх хүч чадлыг танд өгөөд байна. Гэрэлт амьд яриа. And number 2 point, За хоёр дахь санаа руу одоо орох гэж. you have to know who you are in God. Хоёрдугаарт нь та бурхны дотор өөрийгөө хэн болцсон бэ гэдгийг мэдэх ёстой. You are a loving child. Та бол тэ бурхнаар бүр хайрлагдсан хүүхэд нь. Jesus is your brother. Тэгээ Есүс таны бүр ууган ах ч нь болцсон байгаа гэдэг. You are the heir. Тэ бурхны та өв залгамжлагч болсон гэж You байна. have inheritance in God. Тэ бурхан дотор танд бүхэл бүтэн өв залгамжууд байгаа гэдэг. What is your inheritance as a child? Өв залгамж чи яг юу юм те хүүхдийн хааны хүүхдийн өв залгамж юу вэ? Eternal life is your Мөнхийн inheritance. His power is in Бурхны it. хүч чад, His love is in түүний it. хайр, And all this eternal thing, glory, hope of glory is your одоо гих inheritance. мэтчлэн мөнхийн баялгууд те мөнхийн бурхны алдар энэ бүхэн таних болцсон That гэсэн. means everything that Jesus has, Өөрөөр хэлбэл Есүсийн гарт байдаг тэр бүх мөнхийн баялгууд everything and absolutely anything that God has given to Jesus, тэр бурхан эцэг Есүст өгж исэн бүх зүйл нэг нэгэнгүү that
thing you can also have. Бүгд таны гарт очсон л гэсэн. Because you are the brother, your sister of Ягаад гэвэл Jesus. та Есүсийн дүү залцсан. Because the Bible says God adopted us as a child. Ягаад гэвэл Библиэлд хэлэхдээ Бурхан биднийг үрчилж өөрийнхөө хүүхэд болголоо In гэсэн. first chapter of Ephesians, it said God has given us power. Эфесийн 1-р бүлэг дээр болохоор Бурхан биднэрт хүч чадлыг He хайрласан has гэж байна. forgiven us for our sins. Бидний бүх гэм нүглийг уучлсан. He has washed our sin away through His blood. Өөрийнхөө цусаар бидний бүх гэм нүглийг цагаатгсан гэж байна. Бидний бас цаг уучлаарай. Ер нь Time дуусна. is also coming to an end. Okay, so third point is that you have to get really hungry for power. Гуравдугаарт нь болохоор энэ хүч чадлаар та үнэхээр өлсөх хэрэгтэй л гэсэн. You just want it. Тэгээ бүр үнэхээр авахыг би маш ихээр хүснэ л гэсэн. And you know you need it. Тэгээ танд энэ хүч чадал хэрэгтэй гэдгийг та хүлээн зөвшөөрч ойлгох хэрэгтэй гэсэн. You ask for it. Тэгээд үүнийгээ та хүсэмжилж гуйна л гэсэн. There are the three secrets За ерөөсөө л үндсэн ийм гурван нууцлал байгаа. of how you can be powerful. Ингэснээр та үнэхээр хүч чадалтай амьдарч чадах юм аа. Тэгээд нэвтрүүлгийн хамгийн сүүлийн хормыг So this would be the last moment of our program. We usually leave it on our guest. Таны to зүгээс say үзэгчдэд зориулаад. What would you want to say to our viewers today? I want to say that there is always more. Бурханаас танд өгөх өшөө илүүх зүйл үргэлж байж идэг шүү гэж би хэлмээр God байна. has no limit. Бурхан бол ямар ч хязгааргүй. Pastor Reinhard Bonke says God has no maximum. Reinhard Bonke гэж пастор юу ч хэлдэг вэ гэхээр бурханд те максимум юм хамгийн дээд тулдсан цэг гэж байхгүй. There is this significant power of the Holy Spirit available for you today. Тэгэхээр яг өнөөдөр танд өгөгдийгээд бурханы агуу ариун сүнсний хүч чадал бэлэн байж байна. The same power that caused Jesus coming out of the grave, the resurrection power of, Тэр Есүс үхээд бошноос дахин амьсан тэр дахин амьлалтын хүч that power is available for you and me. өнөөдөр танд болон надад өгөгдөд бэлэн байна л гэдгийг хэлмээр So байна. I would encourage you to stretch out for that power Тийм учраас би өнөөдөр таныг үнэхээр энэ хүч чадлаар өлсөж сангаад тэмүүлээч гэж and хүсмээр байна. become hungry for things of God. Have desire. Бурхны зүйлсээр та өлсөж сангаж Бурхны зүйлсийг хүсээч гэж хүсмээр The байна. Bible says, receive the power. Библиэлд хэлэхдээ хүч чадлыг авах тун гэсэн байна. Receive the power. Бурхны хүчийг авах тун. Imagine Mongolians are already so strong. Харин монголчууд угийн хүчтэй хүмүүс. Wow, when that power comes Харин тэдний дээр Бурхны хүч as a ирдэг. nation, what great things could you do? Тэгвэл энэ бүхэл улс үндэстэн юу хийж чадах болоо гэдэг төсөөлхийн аргагүй. So I want to encourage you Тэгэхээр би та бүхнийг өнөөдөр урамшуулмаар байна. to get to know God and Holy Spirit, Бурхан Jesus more, болон түүний хүч чадлыг таньж мэдээч. and become even stronger and impact other nations. Та бүхэн үнэхээр хүчрхэг үндэстэн өмнөөсөө Бурхны хүчийг аваад бүх дэлхийд даяар I believe you can do. үндэстэн болоосоо гэж хүсэж байна. Би үүнд үнэхээр итгэж байна. Amen. Маш их баярлалаа. Thank you very much. You're welcome. Тэгэхэд олон жилүүдэд бас Монголд айлчлаарай. I ask you to Олон visit зорилгын Mongolia аргаарай. again to become more purposes for God, for His kingdom. Yes, I will. Маш их баярлалаа. Үзэгчдээ гэрэл нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Бид нар ариун сүнсний хүч чадал гэсэн үнэхээр сонирхолтой сэдвээр ярилцсан. Магадгүй таны хувьд энэ нэвтрүүлгийг үзээд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлмээр бас асуумаар зүйлүүд гарч болох юм. Тэгвэл дэлгэцэн дээрх утас руу та холбогдож болно. За мөн Facebook хуудсанд бас та лайк дарахаа мартваа. Гэрэл нэвтрүүлэг гэсэн хуудас байгаа шүү. Ингээд дараагийн дугаараар бүгдээрээ иргэд уулзъя. Баяр таа.